Захиргааны хязгаарлалт хийж байгаа нь хоёр шалтгаантай болохыг салбарын сайд мэдээллээ. Битүүний өдрийг амралтын өдөр рүү шилжүүлв. Автомашинд угартаж нас барсан явдал дахин гарлаа. Бага насны хүүхэдийг хүчирхийлж гадаад улсад оргон зайлсан этгээдийг албадан авчирлаа. 5 хүн осгож хүлцснөөс амьнасаа алджээ. Брэдэд бар айлын байшингийн дээвэр дээр гарчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Захиргааны хязгаарлалт хийж байгаа нь хоёр шалтгаантай гэж эрчим хүчний сайд Чойжилсруу мэдээллээ. Тодорхойлбол 4-р цахилгаан станцын 8-р зуугц хоорсноос зогсоож завсарлах шаардлага үүссэн. Бүх төрбийн генераторууд бэлтгэл тоноглолгүй, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Гэмтэл үүсгэд тэр хэмжээгээр хязгаарлалт хийх шаардлага гарч байна гэлээ. Улаанбаатар хотын дулааны асуудлыг бүрэн шийдэхэд бол ТЭЦ-5-ыг ашиглалтанд оруулж байж дулааны асуудлыг шийдэн 2027 онд Баян сумдаа баригдаж байгаа Газын группийн баригдаж байгаа 660 мегаваттын цахилгаан станц нэмж ашиглалтанд орно. Тэр үед бол Улаанбаатар Монгол улс төвийн нэгдсэн бүсэлжээ нөөц цахилгаан эрчим хүчийг нөөцлөх тоноглолуудыг ээлжид зогсоож одоо үйлчлэгээ хийх ийм болцоотой болох ийм л асуудал байна. Түүнчлэн бөөрөлжүтийн станцад нийлүүлж буй нүрс чийгтэй байгаагаас станц руу орох хэсэгт хүлджээ. Үүнтэй холбоотой хүчин чадал нь 300-аас 120 мегаватт болж буурсан байна. Одоогоор ажилтнууд хүлсэн нүрсийг гар аргаар буталж станц руу нийлүүлж байна. Энэ жилийн битүүний өдөр мягмар гарагт тохиож байгаатай холбогдуулан хүмүүсээс гарсан саналын дагуу хөдөлмөрийн тухай хуулийн 43-ийн 3 дахь хэсгийг үндэслэн амралтын өдөр болгох шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Цагаан сарын битүүний ажлын өдрийг өөрөөр хэлбэл 2 сарын 17-ны ажлын өдрийг 2 сарын 28-ны Бямбарыг шилжүүлж битүүний өдрийг амралтын өдөр болгох юм шийдвэр гаргасан. Монголын захим системээр санал өгсөн нийт хүмүүсийн 75 орчим хувь нь битүүний өдрийг амралтын өдөр байх нь зүйтэй гэж үзжээ. Автомашинд угартаж нас барсан явдал дахин гарлаа. Тодорхойлбол автомашинаа хүлтгэхөөс сэргийлж гараж болон хурцлагтай машин дотроо халахыг нь хүлээх үедээ унтаж улмаар угаартаж нас баржээ. Автомашинаа халахдаа заашгүй шаардлагагүй тохиолдолд хурцлагтай автомашин дотроо суухгүй байх, суух тохиолдолд яндангийн хоолойг чөлөөлөх, хурцлага авч халахыг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ. Бага насны хүүхэд хүчирхийлж гадаад улсад оргон зайлсан этгээдийг албадан авчирчээ. Өгөгдгээд нь 2017 онд бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтээ шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна. Турк улсын хууль сахиулах байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажиллагааны хүрээнд байршил нь тогтоогдсон юм а. Уг этгээдийг Интерполийн хөх булант зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрүүл сурвалжилж байжээ. Хүүтнэрч чангалсан сүүлийн 5 хоногт осгосон хүлцсэн 7 тохиолдолд бүртгэгдэж 5 хүн нас баржээ. Хамгийн сүүлд Сүхбаатар аймагт 56 настай иргэн энэ сарын 19-ний өдөр гэрээсээ Малдаа яваад эргэж ирээгүй байна. Тухайн иргэний хувьд даралт ихсэх цовиртой байжээ. Брэдэд бар айлын байшингийн дээвэр дээр гарчээ. Энэ явдал Мохор Шибэрийн аймагт бүртгэгдсэн байна. Тодорхойлбол Солиго суманд 20-ны өдөр бар орж иржээ. Зэрлэг амтан дахин үзэгдсэн тохиолдолд Алтч хамгаалалтын газрын байцаагчид барих, байгальд эргүүлэн тавих ажлыг зохион байгуулах юм а. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.